За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь бол миний энэ яваад байгаа бичлэгүүд бол бодлын хүчээр суурилдаг, даалт ухамсар, дээрэс нь одоо хорвоо ертөнцийн одоо таталцлын хууль гэж байгаа түүн дээр суурлан яриагаа хийдэг байгаа. Тэгээ энэ удаа бол гадаад болон дотоод дүр төрх одоо өөрийгөө бүрэн дүрэн тодорхойлох тухай ярина. Хөө ингэдэм байна л да. Яг юу хүсэж байгаагаа тодорхой болгоогүй бол яг болж буй үйл явцаас зовлон мэдрээд идэм байна. Одоо би нэг хүнтэй уулзлаа л да. Манай нэг над дээр зөвлөгөө авдаг хүн байна. Яг одоо бол ингээм амьдрал нь там мэт санагдаад нөхөр нь маш их өөрийг нь зовоодог, хатуу өгүүдийг хийлдэг. Бүр үнэхээр сонсоход бол үнэхээр тэр хүн бол газрын гаваар ормоор үнэхээр бүр навшийн дургу өрмөр хүн байгаа мэт. Яг тийм юм шиг надад ярьлаа. Тэгэхээр нь би чи яг юу гэж би салмаараа тэгээ салахгүй байна. Энэ хүн надаас ерөөсөө явахгүй байна. Тэгээ намайг зовоодог, тэгээ үргэлж дэргэлдээ байж шаналгаж зовоож ингэж шаналхахыг хүсдэг. Тэгээ гэр бүл аав ээж нь ч ах дүүсэн ч гэсэн намайг зовоож байна гэж ярьлаа. Өө за тэгвэл салмаар байгаа юм байна гээл 2 цаг орчим ярьсны дараа чи яг юу хүсэж ийн гэж ахин асуухад тэр хүний ярианы хурд багсаж тайвширсан байсан. Гэхдээ тэр эмэгтэй гэр бүлээрээ баймаар байсан. Гэр бүлийнхэн халуун дулаан энергийг мэдэрч амьдрахыг хүссэн. Яагаад нэг өдрийн дотор юм 2 хүсэл байна вэ? Дээрэс нь гой харагдахыг хүссэн. Гой хувц өмсөж, нүүр амаа будаж, үс гисгээ гой байж, өөрөө хувийн компани байгуулсан захирлын одоо дүр төрхийг бүрдүүлье гэд надтай ярилцсан. Тэгээ чи өөртөө хамгийн сүүлд хизээ хувц авсан бэ гэхээр аваагүй. Мөнгө олдгүй, олдог, хадгалдаг. Тэгэхээр одоо би энэ хүнд юу гэж зөвлөсөн бэ гэхээр ерөөсөө л өөрийгөө жаргалтай байхыг зөвшөөрөхгүй аахгүй. Яаж иж байгаа зовлонг өөрөө бий болгоод тэгээд тэрэндээ шаналаад тэг хин нэг надад туслах болов гэж бодоод идэг. Тэг яг юу гэсэд вэ гэхээр салмаар байгаа юу эсвэл үлдмээр байгаа юу гэдгээ бас тодорхой болгож чадаагүй. Тэг гадаад төрхийн хүртэл ямар байхыг бас тодорхой мэдэхгүй, юу хүсэж байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр хувцлалт болон имиж дүр төрхөө тодорхойлох, дотоод сэтгэлийн одоо тэр зорилго яг яаж амьдрмаар байгаагаа зөв тодорхойлоогүй бол хүн хизээж аз жаргал амар амгаланд оршиж чадахгүй. Би нэг өөрөө яг 3-4 жилийн хугацаанд би яг юу хийж, яаж амьдруул аз жаргалтай болох юм бэ гэдгийг бодож, шаналж, янз бүрийн номнууд уншиж, бараг онлайн сургалтууд бараг тоогоо алдсан. Би энд бол маш олон цагийг зарцуулсан. Би хизээ амгалан 50 мэдрэмжийг авсан гэж яаж амьдрахаа тодорхойлсон тэр өдөр өглөө босоод юу хийх юм? Чөлөө цагаараа юу хийх юм? Гэр бүлийн харилцаа ямар байх юм? Бүх зүйлийг тодорхойлсны дараа би урт амьсгаа авсан. Санаа алдсан. Тэгээд аз жаргал амар амгалан мэдэрсэн. Тэгэхээр би уга YouTube дээрээ та бүхэндээ яг өөрийнхөө мэдэрсэн, ойлгосон, ухаарсан зүйлээ хуваалцдаг учраас тэгээ дээрэс нь олон хүнд бас энийг ойлгуулад амьдралынхаа одоо утга учирыг олоосэй. Яг тэр зовлон гэд бодоод байгаа зүйл маань өөртөө бий болгоцсон биш үү гэдгийг нэг удаа хараасаа гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг сонсож байгаа та бүхэн яг яаж амьдрахаа тодорхойлсон уу? Ямар дүр төрхтэй байхаа тодорхойлсон уу гэж асуумаар байна. Хэрв тодорхойлсон бол танд баяр хүргэе. Та үнэхээр өөрийгөө аз жаргал өөрийнхөө одоо өөрийгөө олно гэж ярьдэн штэ. Олж чадсан байна. Юунд дуртай, юунд дург байх юм? Яаж амьдрал аз жаргалтай байх юм?
Гэхдээ энэ шаардлага донд нийгмийн шаардлага ороогүй байх нь бас зүгээр. Одоо хүмүүс тэгж амьдраад байгаа учраас би тэгж л амьдрмаар байна гэдэг ч юм уу тийм биш. Та яг юу хүсэж чинь таны дотоодоос таны одоо дотоод язгуур сүнс одоо чин сэтгэлээсээ та юу хүсэж чинь юу идмээр байна, юу өмсмөр байна, яаж амьдрмаар байна гэдгээ бүрэн тодорхойлох юм бол одоо миний яриад байгаа энэ бодлын хүч буюу сайн төвлөрч чадах юм бол та өөртөө тэр амьдралыг татах боломжтой гэж хэлэх гээд байгаамаа. Манифест хийж болж гин, аффирмашн хийж болж гин. Миний амьдралд бол эхлээд энэ аффирмашн бичлэг буюу баттгал үгс бол 3-6 цаг сонсож маш их өөрчлөлтийг авчирсан. Би өөрийгөө жаргах хэрэгтэй, сайхан амьдрч болно гэдгийг ойлгоход тэр бичлэгүүд их тус болсон гэж би боддог. Тэгэхээр анх удаага иймэрхүү бодлын хүчтэй холбоотой бичлэгийг уншиж сонсож байгаа бол тэр баттгал үгээс эхлээрэй гэж хүсэж байна. Тэгээд хувьчилсан зөвлөгөө авахыг хүсвэл бас миний фэйсбүүкээр холбогдоорой. За ингээд миний өтөгийг сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.